За сайн уу дашны маа өнөөдөр подкастнда леки хийдэг, энергийн тухай ярьдаг, бас сургалтууд явуулдаг гайхашигтай бүсгүй дашны маа өрсөн байгаа. За тэгээд манай дашны маа өөрийгөө танилцуулж уу. За, баярлалаа. Бүгдөөрэнд нь гэгэн дангуулаг үчи мэндийг хүргье. Тэгээд намайг ганцхан ухта дашнам гэдэг хүний хэмж мэрэгжилтэй Ирики холбооны Гранд Мастер багш олон улсын оюуны дасгалжуулагч багшийг хийгээ явдгаа. Тэгээд мэрэгжлэр одоо ажиллаад ажлынхаа хажуугаар бус зүйлүүдийг одоо амжуулаа явж байгаа төсгүй байна. За энэ Эрекигийн Гранд Мастер гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Хойлоо өнөөдөр чи Эрекигийн тухай ярина шүү дээ, тий? Тэр Эрекигийн Гранд Мастер гэдэг нь яг юу гэсэн үг? Ирикигийн Гранд Мастер гэдэг нь ерөнхийдөө багш гэсэн үг багхгүй юу? Одоо Ирик багшлаад олон хүмүүст Ирикигийн сургалтыг өгөхтэй олон хүмүүст Ирикийг заах, сурган хүмүүжүүлэх үлсийг гэдэг. За мэдээж одоо Ирики гэж юу бэ гэвэл Ирики бол энэ байгаль дээр одоо оршиж байгаа ангаагч буюу энергийг нэрлэж байгаа. Тэгээ хүн өөрөө одоо ангаагч нь болохгүй. Ирики өөрөө одоо ангаагч нь болдгоо. Тэгвэл Ирики яадгүй гэхээр пиццыг би сэтгэл санаа, бодол, сүнсний давхаргад нь тусалж чаддаг эмчилгээний одоо аргаа гэж үздэг. Тэгээд мэдээж Ирики бол хаана энергийн дутагдал байна түүнийг л нөхөж өгдөг гэсэн. Тэгэхээр амьд бие бүхэн одоо хийн гэрлэн бүрхүүл, био соронзон бүрхүүлтэй байдаг бөгөөд Ирики бол энэ соронзон бүрхүүлүүдийг бүгдийг тэнцвэржүүлж буюу цэнэглэх үүрэгтэй л гэж байна. Рики чи өөрөө нөгөө нэг анх Японоос гаралтай шүү дээ. Бараг нэлээд хэдэн зуун жил болж байгаа лөө. Ирики бол маш олон зуун жилийн тэртегээс бий болсон. Тэгвэл Ирикийг анх энтхэг улсын иргэн одоо нөгөө Аашма Синк буюу 1997 онд одоо тэр Уянга Баасан дамб хаш эрдэнэ нарт одоо Ирикигийн нэгдүгээр авшгийг бүртээснээр манай улсад Ирики анх одоо дэлгэрч эхэлсэн түүхтэй байдаг. Тэгэд манай улсад 1999 оноос мастер багш, доктор одоо цагаат багш өргөжлүүлээд Ирикигийн сургалтын төвшөнд нь одоо эхэлсэн байдаг гэж одоо хүртэл ингээд Ирикийг явуу. Харин тий. Тэгээд анх болохоор Японд үндэслэсэн байдаг ш нэлээ олон зууны өмнө тий. Тэгээд миний ойлгосноор болохоор за би ч одоо 2011 онд Рикийг сурсан юм байна. Монголоос явахаасаа өмнө янз бүрийн гадаад очиод юмыг ээж мэдгүй янз бүрийн болоод өөрөө өөрийгөө эдгэждэг арга байдаг. Энэ айгу зүгээр гэд манай найз хэлэхээр нэрээ тийм юм байна. Жохоо хүүхд мөхттэй болвол энэ ч ихтэй хэрэгтэй юм байна гэд анх сурч ирсэн. За тэгээд тэр үед болохоор нэгдүгээр баа аваад Фолиник Коногрыг хийгээд хоёрдугаар баа авч ирсэн. За тэгвэл миний ойлголтоор болохоор нөгөө нэг чи сая тайлбарлаад ярьлаа шүү дээ. Нөгөө энерги байдаг. Тэгээ энерги дутж байгаа газар бид нэр рекигээр дамжуулаад тэр хэсгийн одоо тий энергийг ингээс хайжруулаад өгчөдөг гэдэг. За тэр энерги нь одоо хүмүүс манай үзэгчд дунд рекий мэдгүй хүмүүс байж магадгүй тий. Тэгэхээр тэр ямар энергийг хаанаас авчираад хаана наагаад байгаа юм бэ? Мэдээж одоо бид нар чинь ерөнхийдөө ихэвчлэн яг хүмүүст маш ойлгомжтой ярэ гэж бодож байна. Тэг хүмүүс одоо нөгөө өөрөө 7 хүрд гэж ярьдаг шүү дээ. Тэг хүн болгон 7 аавра гэрлэн бүрхүүлээр бид нэр бүрхэгдсэн байдгаа гэж ярьдаг. Тэгвэл Ирики өөрөө яадаг вөхөр энэ хүн 7 хүр дээр бүрхэгдсэн бол бидний энэ хүрд болгоны ард эргэтэн тогтолцоонууд байдаг гэсэн үг. Тогтолцоонууд байдаг. Тэгвэл энэ эргэтэн тогтолцоонууд өвдөд ирэхээр хүний одоо тэр гэрлэн бүрхүүл буюу энерги нь ингэж багасж эхэлж идэг гэсэн үг. Тэгвэл Ирики яах вэ гэхээр тэр хаана энергийн дутагдал аль төвшөнд нь байна тухайн зүйл дээр нь одоо тэрийг нөхөж өгнө л гэсэн. Хөдөн болгож өгнө л гэсэн. Тэгээ Ирики өөрөө бол
яг үхээр нөгөө хүн болгон ч одоо гарын ээж шидтэй бид нарыг одоо хүүхэд ахуу наснаас ахгуулаад ингээл халтраад унжлаа гэхэд алуу миний хүү найшир гээл аав ээж нар тэрийг илээл үлээгээл өгчдөг. Тэгэл ваа зүгээр болтын штэ гэл гүүгээд хараадаг тий. Тэгэх юм бол Ирики яадаг вөхөр яг тэр өвдөж байгаа хэсэг тогтолцоонд хүн өөрийнхөө гарын ээж шидийг одоо ашиглаж чадах юм бол тэр энерги өөрөө бүтэн болгочихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хүн буюу ааврагоор одоо нөхө бүрхэгдсэн байдаг учраас тэрийгэ нөхөөд бүртэн болгочно. Тэгхийн бол одоо бид нэр өвдөхгүй эрүүл саруул ингээд энергийн төвшин бас өндөр явна гэж. Харин тий угаасаа бид нар эд эрхтэн дээр ямарваа нэг эд эрхтэн дээр энергийн дутагдал ч юм уу хайрын дутагдал ч юм уу болоод тэтгэл эрхтэн маань сүултээ өвчин байдлаар илэрч байгаа шүү дээ. Илэрч байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг надад Эрикийг юу таалагддаг вэ гэхээр зүгээр л юм хийгээл телевиз үзээ сууж байхдаа л өөрийгөө нөгөө нэг 29 байрлал тий 29 байрлалаар гараа энэ тэндээ тавьсаар байгаа л эдгийчдэг тий. Тэр нь айгу таалагддаг. Тэгээд ялангуяа одоо манай хүүхдүүд жоохон байхдаа бол тэгэл нэг хэдийс өвдөх мөвдөх ингээл энэ тэнд нь янз бүр жоохон хүчний хөрхий өвөмөг болонгууд нь тэр болгон дээр нь очивол өө хажууд тавьчихж байгаа л гараа тавьчихлаа байгаа л тий. Эгийг дуудаж байгаа л гараа тавьсараад эдгийчдэг тийм аргатай байлаа. Тэгээ хүүхдүүд ерөнхийдөө том болоод сүүлийн хэдэн жил бол яг хийгээгүй л юм. Тэр үед бол айгүй сайн идчихсэн. За тэгэхээр одоо Монголд бол Эрикийг болохоор айгүй олон хүн мэддэг, маш олон хүмүүс хийдэг. Янз бүрийн өвчнөөс юм салсан түүхүүд зөндөө идэг тийм. Тэгвэл чи тэрнээс нь жоохон хуваалцах уу? Баярлалаа. Мэдээж одоо Монгол улсад 1999 оноос хойш өнөөг хүртэл гэдэг чинь баг 24-5 жил Ирики бол үсэд хөгжөө явж байгаа. Тэгээд мэдээж олон мянган багш нар бэлтгэдээд олон мянган хүмүүс Ирикигээр бас өөрийгөө одоо маш богинохон хугацаанд ингэж ангааж идгээдэг хүүхдээ гэр бүлийнхнийгаа хайртай дотны хүмүүсээ бас бүгднийг нэмжилчдэг. Тэг яг нь миний хувьд 2023 онд Ирикийг судлаад ингэж сураад тий бас л байдлаа өөрийгөө дэмжлээд өөрөө туршилтанд ороод яг өөрийнхөө одоо бие махбод дээр туулж исэн. Тэгвэл бид нэр өөрөө туулсан юм чинь бид нар нөгөө эргэн тойрондоо байдаг хүмүүсээ маш богино хугацаанд таныг хэлдгээр имжилчдэг тий хүүхүүд таньд хүрчлээл үлдээл тэрхэн хийсгийг нэмжлээл унаал хүлээж явах өвдөгчлөө өгвөл одоо тэрийг имчилчдэг. Тэгвэл Ирики бол одоо ингээд мэдээж шашин шүтлэг хамаарахгүй нас хүс хамаарахгүй ерөөсө хүн болгон л одоо Ирикийг хийх боломжтой гэж үздэг. Тэгэхээр Ирики хийсэн хүмүүс сорсон хүмүүс л ядгүй гэхээр одоо Ирикигээ салж чаддгүй болчдөг. Ва би одоо ингээд өвдсөн юм чинь хүлээ ингээд гимтэйгэл бараг хугалчлаа да. Тэгсэн чи би нэрээ ингээд 5 минут 10 минут өр дээрээ ингээд те 27 байрлалаараа хийгээд багшаа би шууд зүгээр болсон штэ. Имлэг орохгүй болсон штэ гэдэг ингээд маш олон хүмүүсийн гайхалтай үр дүнгууд бас зөндөө байдаг. Тэгээд миний хувьд бол ясна вөхөр яг ингээд амралтаараа нөгөө хөдөө амарч явж байгаад халтарч унж хөлөө гимтээгээд тэгэл зүгээр ингээд яг гимтээгээ босохдоо миний хөл шарх гээл дуурсан хугарчлаа л гэж бодсон. Тэгээд л орчоод яг ингээд би бас Ирики хийдэг хүнтэй хамт явж исэн. Тэгээ хоёлоо орчоод Ирикигээр хөөгөл нөгөө бүр юм яг өвдөгнөөс доош байсан бохгүй юу. Тэгэж ингээл хавдаал зүгээр амар товоогоо гараад ирдэг. Тэгээ хоёлоо Ирикийг хийгээд хоёлоо хөөсөөрөн багаад шагаараагаа оруулаад тэгээ хоёлоо шагаа болохоор зүгээргээ үзсэн. Угаасаа дээрээ ингээд амар томорцсон байсан учраас шагаагаа зүгээр хичээд ингээд одоо хөдөлгөж болохгүй юм чинь ингээд вент марлаар бууцсан байсан. Тэгээ би яг ингээд очиод хөлнийхөө зургийг авахгүй болоход уграагүй байсан. Тэгэнгუут яасан уу гэхээр яг шагаа хэсэг дээр одоо суналттай тий суналттай байсан. Тэгээ тэрийгээ би яаж нөгөө богино хугацаанд одоо имчилсэн бэ гэхээр ээлжийн амралт бас дуусгаад байдаг тий ажил орох гээд байдаг. Тэгээд угаасаа орохгүй л бол нөгөө хүүхдүүд яг ажилдаа сурдаг учраас явахгүй бол өөрсгөө. Тэгээ би Ирики хийсээр нь байгаа л
маш богинохон би чинь нэг 5 хоногийн дотор шууд ингээд бараг таягээ тулдаг болсон байсан. Тэгээд ийм Мгм. жинтэй энэ дээр тулаад 0 ороод бичсэн гэдэг нэр хүндрэлтэй. Тэгээ би ингээд таягаа хаяал өөрөө эрикийнхаа эрчим энергийг нөхөж гүйлгээл тэгж байгаа шууд би яг 5 хоногийн дараа би одоо шууд зүгээр алхаж ийсэн. Тэгэд тухайн үед яасан уу гэсэн чи эмч намайг 21 хоног та гипстэй хэвтнэ гэж хэлж ийсэн баггүй. Тэгээ өөрөө Мгм. эмч би 21 хоног хэвтэн. Тэгээ та 6 сар ингээд шагаага хамгаалаад ийм хамгаалт зүүнэ гэж хэлсэн. Тэгээ би 6 сар одоо хамгаалаад 21 хоног хэвтэн гэдэг чинь маш их хугацаа. Тэгэд за ер нь бол одоо магадгүй энэ би Ирикийг сурцсан юм чинь өөрийгөө одоо юм сорилтын дунд ирчлээ гэж бодсон. Тэг би шууд яг Ирикийнхаа одоо багштайгаа яриад би ингэсэн гээл тэл манай багштай одоо тийг ингэ гэж зөвлөгөө өгвөл багшийнхаа дагуу хийгээд маш богино хугацаанд би 5 хоногийн дотор босоод шууд ажил дээрээ ирж исэн. Тэгэл ерөөсөө ажилдаа ирээл орсон. Тэг би яг яасан уу гэхээр яг юм одоо шагаа хамгаалт бол зүүсэн. Тэг би тэр хамгаалтыг нэрээ бодсон чинь удаан зүгээрээ нэг өсрөөл 5 хоног зүүчээл би хамгаалтаад чайзан. Тэгээ одоо бол ингээ хүлээг зүгээр яг энэ шагаа хийсэх чинь бүр одоо юу гэдэг ингээд мөрөөцөө айгу юм хэлбэргүй болчдөг штэ тий. Идэхээрээ тэр процесс ч гэсэн тэгж идэг. Тэг хүн өөрөө ингээд эдгэрнэ гэд өөрөө маш гоё ингээд чаднаа эн чи эдгэрдээ шүү гэд тэр ичидийг өөрөө мэдрэхээр ингэж маш хурдан босч ирдэм байна гэд би яг амьдралдаа өөрөө тэгэж туулж исэн. Дараа нь манай хүүхэд нөгөө нэг сургууль дээр ингээд тоглож байгаад ангийнх нь хүүхэд нөгөө нэг юм хандлуу түлхээд хичээлээс нь авсан чи доглоод исэн бохгүй. Тэгээ Мгм. чиний юм бэ гэсэн чи яагаачгүй гэдээсэн. Ерөөсөө яагаачгүйгээ хэлэхгүй. Тэгээ гэрт орж ирээл бэжсэн чинь чи миний хүл өвдөд нэгэд. Тэгээд яасан ингэж тэгсэн чи ерөөсөө ингэж хүл нь өвдсөн. Тэгээ би тухайн үед шууд ирээкээ хийж өгөөд ямар ч юмгүйгээр зүгээр болгоцсон. Хэсэг Мгм. хугацаанд. Чи би маргааш нь бас л нэр юм чинь хүл юм чинь гэж зургийг авахгүйж үзүүлчихэд тэгээ бас ингээ хүүхдээ маш богино хугацаанд ирээкээ хийж идгээжсэн. Тэгвэл ирээкээ одоо зөвхөн бэртэл гэмтэл гихгүйгээр бүх одоо өвчин бүх эргэтэн тогтолцоог бүгдийг нэдгээж ангааж чаддаг ийм гайхалтай одоо ид шийдүүд бол ирээкээ дотор байдаг. Тэгээ хүн өөрөө одоо өөртөө итгэх те хамгийн гол нь өөртөө итгэх итгэл айгуу чухал байд юм байна гэж харж ийсэн. Нэрэл одоо тухайн үед тийм гэмтэл бэртэл авч яхад нэр амар их зүйл бодож ийсэн. Тэгэл нэрээ одоо юм бол яах вэ ингэсэн бол яах вэ гэл тэгэл одоо мэдээж тэр чинь зөөлөн эдийн гэмтлүүд чинь маш удаан өвддөг учраас өвдөлт гэдэг зүйл маш их гардаг. Тэгээд дээрээс нь нөгөө хөдөө байсан ямар ч юм олдохгүй Мгм. Мгм. одож ийсэн. Тэгээ би парацетамол чинь одоо халуун бууруулах юм штэ тий. Тэгээ угаасаа олдохгүй юм чинь уугаал ирикээ хийгээд би нэг л удаа юм уусан. Дахиж юусоо ийм уугаагүй. Тэгээд юм чи юм бичиж өгсөн, тоос ичиж өгсөн. Тэгээ алиж хэрэглэхгүйгээр юм богино хугацаанд одоо идэж одоо боссон. Тэгээд тухайн үед л одоо юу гэдэг ирикийг хүмүүс ингээд ярихаар бас нөгөө нэг сүнстэй ингээд хүмүүс ч айгуух холбогддог штэ тэ эн чи тийм үү ховс юм уу сүнс юм уу юу ингээд гайхаад байдаг. Тэгвэл энэ бол одоо ерөөсөө л хүний өөрийн гарын ид шид юм аа л гэдэг зүйлийг ингэж харагдсан. Тэгээд яг энэ гарын ид шидийг хүн зөв ашиглах түүндээ 1000% итгэх юм бол тэгээд бүхий л өвчнийг одоо эдгэж ангаачтай. Тэгээд Эрикийн одоо зөндөө гайхалтай үр дүн байдаг. Шууд өвдөөл хоолоо идэлсэн байхад шууд ингээл тэг ичидээ гаргаал шууд им өхгүйгээр имчилчдэг гайхалтай одоо шидтэй үр дүнгууд л байгаа. За Монголд угаасаа Реки гэдэг нөгөө хот тавдраа ангасан гэдэг бас хүмүүс байт юм билээ. Рекигийн холбоо малбон дээр явж идэг гэсэн. За би ч одоо нэлээд дээр үед хийжсэн учраас тэрнээс хойш бас юмнууд өөрчлөгдсөн баг тий. Тэгээд миний одоо ч нөгөө яг Реки ингээд анх хий гэсэн хүн энэ чинь нөгөө нэгдүгээр ван аавна гэж ятдаг чинь ван гэдэг чинь авшиг болсон юм байна тий. Нэр нь өөрчлөгдсөн юм байна. За одоо нэгдүгээр ван
даах би за би одоо ингээд директ хийе гэж бодохоор сурья гэж бодохоор ямар процесс болдгийг. Мэдээж одоо анх сурж байгаа хүмүүс яах вэ гэхээр мэдээж мастер багшаас одоо авшиг хүрснийхаа дараа 21 хоногийн турш өдөр бүр өөрийнхөө одоо бие махбодын төвшөнд өөрийгөө ариусгах эрчим хүчний ариусгалын сургалтанд хамрагдгаа. Тэгэхээр өөрийгөө л эхлээд эдгэж ангана гэсэн үг. Өөртөө ажиллана гэсэн үг. Тэгээ энэ яадаг вэ гэхээр бид нар чи одоо ингээд урд насандаа ч гэсэн бас тий нэг төрөлд амьдарсан хүмүүс шүү дээ тий. Тэгээд энэ насандаа бас дахиад бид нэр одоо амьдрал үргэлжлүүлэх гээд одоо дахиад бий болж ирж байгаа. Тэгвэл Эрикигийн ван яадаг вэ гэхээр хүн урд насныхаа үеийн үрийг таслан зогсоож одоо байгаа насандаа одоо байгаа цаг хугацаанд өөрийгөө шинээр дахин бий болгодог гэсэн. Тэгэхээр тэр урд насныхаа бүх зүйлүүдийг бүгдийг ингэж нэгэсэндээ эрчим энергээр одоо тий үүсгэж одоо ангааж идгэж ирнэ гэсэн. Тэгвэл Эрикигийн ван авсны дараа юм 21 хоногийн зэтэй 3 үе шаттай явагддаг гэсэн үг байхгүй. Тэгээ 27 байрлалаар 21 хоногийн турш өөрийгөө ангаасан хүн 21 хоногийн дараа 2 дугаар ван хүртдэг гэсэн. За 2 дугаар авшиг нь юу вэ гэхээр өөрийгөө одоо сэтгэл санааны төвшөнд ариусгах ангаах тэгээ бусдад эрчим одоо хүчийг ариусган ангаах мэдлэг чадварыг олгоход одоо тусалдаг гэсэн. Тэгээ 21 хоногийн дараа 3 дугаар ван буюу энерги дамжуулах чадвараа улам сайжруулдаг. Тэгээд 3 дугаар үе шатанда өөрийгөө болон гэр бүлдээ хэрэглээ явж болно. А, Б гэж хоёр байдаг. Нийслэл мастер багш болоод бас олон хүмүүст ван өгөөд авшиг өгөөд олон хүмүүсийг эдгэж ангааж имчлээд явах боломжтой. Тэгээ Эрики өөрөө яадаг вэ гэхээр ерөөсөө л ангаах ухааны дутууг л мэддэг гэсэн үг байхгүй юу? Дутуу зүйлийг ингээд мэдэж өгдөг. Тийм нөгөө нэгдүгээр банкийг чинь заавал багшаас авдаг шүү дээ тий. Заавал багшаас авдаг. Тэгээд багшаас авангууд чинь айгуугаа тайлбарлаж өгөөд угаасаа нөгөө нэг гараа хаана байрлуулад хэр хугацаанд байрлуулад юу хийх вэ гэдгийг аягүй сайн заагаад өгчдөг. Тэгээд ном угаасаа байдаг. Бүх гарын бүх байрлалууд тэгээд тэмдэгтүүд зурчиж одоо Япон ханзны тийм тэмдэгтүүд зурчиж тэр бүхнийг ингээд хийдэг. Тэгээд эхэлж хийхэд чинь нэг цаг орчим болдог тий. Тэгэл арай алгад телевизээ үзээ сууж явахтаа л хийчихдэг. За нэгээ дуусгаа. Энэ бол нөгөө нэг юм богино Эрики хийгээ явчих болно те цаг цай их бас өөрийгөө эдгэж ангааж байгаа учраас 1 цагаас цаг 30 минут 2 цаг болдог. Тэгээ яагаад нөгөө өөрийгөө ариусгаж байгаа юм бэ гэвэл одоо өвддөг энэ чинь 27 байрлал тавьж байгаа учраас бид нэр өвддөг эргэтэн тогтолцоонууд чинь бүгдээрээ процесс явагддаг. Наашиж одоо тэг байхгүй магадгүй одоо толгой өвддөг бол маш их толгой өвдөн тэгээ тэр хэсэгхэн хугацааны процесс явагдаад өөрийгөө одоо 100% эрүүл болгочдөг. Эрүүл болгох. Эрүүж наад. Тэгээд нэгдүгээр одоо хичээлээ дуусгаад авангаа аваад 21 хоног хийгээд тэгээ яах юм? 21 хоногийн дараа 2 дугаар вангаа аваад одоо таны хэлдгээр 21 хоногийн дараа бид нэр тэмдэгт заадаг тий Ханз Японоор тэмдэгтүүд заадаг. Тэгээ энэ тэмдэгтгийг одоо яаж ашиглах уу, яаж хэрэглэх үү? Хүн чинь одоо нөгөө бид нар маш их сэтгэл хөдлөлүүд явагддаг шүү дээ. Тэгэх юм бол хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тэмдэгтээр имчилнэ гэсэн үг. Тэмдэгт өөрийнхөө бие дээр зурна гэсэн үг. Тэгвэл Эрики өөрөө яадгүй гэхээр өөрөө өөрийнхөө одоо бие махбод дээр одоо өөрийнхөө гарны ичидээ гаргаж имчилдэг. Шууд өөр дээрээ л хийн гэсэн үг. Тэрүүгээрээ бас бусад хүмүүст хийж болдог. Тэгэхээр 2 дугаар шатнасаа эхлээд тэмдэгт заагаад өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж одоо эмчлэх үү, ангаах уу. Үнэхээр одоо сэтгэл гутралд орчвол ингээд лүүлээл, орлоо, хашигчаад идэг хүмүүс эдэг штеп. Тэр хүмүүсийг боломжтой.
Бид нэр тэгэхээр одоо юу гэдэг хүн өөрийнхөө одоо ид чидийг өөрийнхөө энэ бүтээх чанарыг олчвол ингээл маш амархан богинохой хугацаанд шууд тэр хүнийг ингээл ярьж явах хоорондоо л бас имчилчдэг гэсэн үг байхгүй. Засаад өгчдөг гэсэн үг сэтгэлгүүд. Тэр чисээ ярьлаа штэ. Хүн ингээд өөрийгөө олоод өөрийн бүтээх чанараа олно гэхэд өөрийн бүтээх чанараа олно гэж юу гэж. Одоо бас энийг би энгийнээр тайлбарлая гэж Тэг бодож байна. энгийн 5 дугаар ангийн хүүхдэд тайлбарлаж байгаа юм шиг л тайлбар. Хүн өөрийнхөө бүтээх чанарыг олно гэвэл бид нар тэгдэж штэ. Таны дотор бяцхан хүүхэд байгаа гэж ярьдаг тий. Бяцхан хүүхэд байгаа. Тэр бяцхан хүүхэд чинь одоо хинбэ гэдгийг л олж танина гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд л юу гэдэг одоо ихэвчлэн хүнийг өөрчилнө гэж ярьдаг шүү дээ тий. Би нөхрийгөө л өөрчилчмөр байна. Би энэ найзыгаа л өөрчилчмөр байна. Аавыгаа ээжигээ л өөрчилчмөр байна гэж ярьдаг. Тэгвэл үгүй байхгүй. Та тэр хүмүүсийг өөрчлөх боломжгүй. Та зөвхөн өөрийнхөө дотор хүнийг олж таньснараа өөрийгөө өөрчилснөөрөө тэр хүмүүст нөлөөлж чадна гэсэн. Нөлөөлж чадна гэсэн. Тэгэхээр хүний бүтээгч чанар гэдэг зүйл хүний дотор байдаг. Тэгээ хүн болгон мэддэг миний бурхан, миний сахиусан тэнгэр. Би өөрөө өөрийнхөө сахиусан тэнгэр штэ. Өөрөө өөрийнхөө бурхан штэ гэдэг. Тэгвэл одоо Эрики 3 дугаар шичин хүний сүнсний давхаргад тусална гэсэн бол бид нар чинь махан биетэй сүнс буюу. Тэгэхээр хүн яг өөрөө өөрийнхөө одоо бид нар мах идэж махан биеэ хоолдог бол сүнсэн биеийг хөгжүүлж одоо энэ насан дээрээ те ямар өгөгдөн ирсэн. Та юу хийх гэж юу бүтээх гэж ирсэн. Тэр өгөгдлөө одоо олчих юм бол таньчих юм бол мэдчих юм бол ерөөсөө өөрийнхөө бүтээх чанарыг олчиж байгаа гэсэн үг байхгүй. Бүтээх чанараа олцсон хүн одоо бид нар чинь хүн л юм чинь маш их шүтлэгтэй байдаг штэ ламбу тий маш олон шүтлэгтэй байдаг ш. Очоод нэг юм болохгүй болохоор тэндээсээ асуугаад байдаг тий. Тэгвэл хүн өөрийнхөө бүтээх чанарыг олчих юм бол өөрөөсөө л бүх юмыг асууна. Би хийм бэ гэдгээ өөрөөсөө асууна гэсэн. Магадгүй би энэ зүйлийг хийх зөв буруу юу гэдгээ асууна. Тэгэхээр энэ бүтээх чанар буюу хүн өөрт нь тэр дотор байгаа хүүхдийг л олж таньж тэрийг нээх хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. Хамгийн энгийнээр. За би угаасаа боддог байхгүй. Хүнд бүх асуултыг хариулт надад ингээ миний өөр дотор би дандаа байж байгаа. Тэгээд өөрөөсөө яаж асуугаад яаж хариулах вэ гэдгээ өөрөө өөртөө тохирчхоор хариултууд нь дандаа гараад ирдэг. Энд чинь нэг асуултаа асуугаад хариултаа би яг ингэж хүлээж аавна гэдэг нэг юм тохиргооны л асуудал байх шиг байгаад идэггүй. За тэгвэл одоо нөгөө өөрийгөө олъё, өөрийгөө мэдье, би ингээд яг энэ амьдралд юу хийх гэж ирсэн болоо гэдэг хүмүүс айгүйх явж идэг штэ. Одоо За тэгэнгუთ чинь яг тийм хүмүүс ингэж явж идэг. Тэгээд тэр хүмүүс ингэж нөгөө хаанаас эхэлхээ бас мэдтгүү. Би яг яах гэж байгаа юм бол гэдгээ бас ойлгодгүй. Сая ташны маань хэллээ штэ. Бас хүмүүс айгүй ингэдэг те. Энийг л нэг юм болгочвол миний санаа амрах гэдэг ингэ явж идэг. Тэгээд тэр хүмүүс бүр айгүй гоё хэлсэн. Та тэргүүдийг өөрчилж чадахгүй. Тэр хүн өөрөө хүсвэл өөрчлөгдөн. Та өөрөө өөрчлөгдөх юм бол тэр хүнд нөлөөлж чадна. За тийм л хоёр арга. Хүнийг та өөрчлөх гэж юм байдгүй. За нөгөө талаас өөрийгөө олох гээд явж байгаа хүмүүс чинь за би өөрийгөө ийм юм хийх өгөгдөлтөй одоо тийм ийм хийх авьяастай цаанаасаа ийм ажлыг би дуусгах гэж ирсэн юм байна гэдгийг мэдчих юм бол тухайн хүнд нөгөө хийх юм тодорхой маш амархан болчтой ингээд нэг юм зорилготой болчтой. Тэгээд тэр зорилгынхаа төлөө ингээд үйлдэл хийгээд яг ингэж явж байгаад юм ингээд л айгуугаа өөрөө ингээд бүтэд идэг болчтой. Хүн яг ингээд зүү юм олоод ихээр тэр зам таарч байгаа хүмүүс нь яг хэрэгтэй хүмүүс нь хэрэгтэй цагтаа таараад ингээд л яваад идэг. Тэгвэл энэ хараа өөрийгөө олно, өөрийгөө бүтээх чанараа олно гэдэг чинь рекитэй яг яаж холбогддог?
Мгм. Тэгэхээр мэдээж одоо нөгөө нэг хүү өөрийгөө олно гэдэг чи өөрөө өөрийнхөө дотоод амар амгалан мэдэрнэ гэсэн. Мгм. Дотоод амар ам. Тэгэхээр ихэвчлэн хүмүүс дотоод амар амгалангаа мэдэрнэ гэдэг чинь хүн болгонд маш их сэтгэл хөдлөлүүд гардаг штэ тий. Маш их сэтгэл хөдлөлүүдийг хүн гаргадаг. А тэгвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг одоо ингэж намжааж агаад тэрийг ингээд тэрүүнтэйгээ л нэгэсэндээ бид нэр ярилцаж сэтгэл хөдлөлөө барьж авна гэсэн үг байхгүй. Барьж Мгм. авна гэсэн. Бүтээгч чанар яадгүй гэхээр одоо бясалгал хийдэг, ирээкээ хийдэг хүмүүс чинь одоо юм голцоо өөрийгөө бас таниад мэдсэн хүмүүс байдаг гэсэн. Таниад Мгм. мэдсэн хүмүүс. Би хин бэ гэдэг хариултаа болцсон байдаг гэсэн. Би өөрчлөгдээд би өөрөө ингээ хийх юм бол бас хүмүүст нөлөөлж чадах юм биш үү гэд болцсон байдаг гэсэн. Тэгвэл энэ бүтээх чанарыг олохын тулд бид нөгөө өөрийгөө таньчаад өөрийнхөө тэр бүтээх чанар буюу дотор байгаа хүнээсээ дотоод байгаа хүчээсээ өөрийгөө асууна гэсэн үг байхгүй юу? Би одоо энэ амьдрал дээр юу хийх гэж ямар өгөгдөлтэй ирсэн тий? Хүн болго өгөгдөлтэй л одоо ирсэн байгаа. Өгөгдлөө маш олон хүмүүс ингээ хайгаа явж байгаа гэсэн үг Тэгдэг байхгүй. тэгдэг. Тэгэхээр энэ бүтээгч нарыг би яг ингээд одоо Орос дээр ингээ орчуулж исэн бүтээгч нар гэж юу юм бэ гэд. Тэгээ би Мгм. энийг уншиж байхдаа би яг юм эрүүл мэнд чиглэлээр орчуулж исэн байхгүй юу? Мгм. Мгм. Түүх Эм ч юм болохоор эрүүл мэндийн чиглэлээр л явж байна тий. Анх шаргасан эрийг юм тий. нэр явж байгаа. Тэгвэл энэ бүтээх чанар ч гэсэн хүн өөрөө бас ингээд эрүүл мэнд чиглэлээр гэтээ маш олон чиглэл барьж болно л доо. Гэхдээ энэ жишээ бол би одоо ихэвчлэн эрүүл мэнд талаас яриа гэж байна. Тэгвэл хүн одоо ингэсэн юм л да эмнэлэг ороод үзүүлсэн. Тэгэд ингээ онш тодорхохгүй явж байгаад ясны хор тавдрыг онцлогдсон. Өөртөө Мгм. итгэх Мгм. ерөөсөө хортойгоо итгээгүй, тэмцээгүй. Тэгээд Мгм. бодлын имлэгээр явсан адилхан л хорт авдаг гэдэг оншийг тэр хүнд тавьж өгсөн. Тэгээ мэдээж хүн эм чинь ерөөсөө л хорт авдар биш гэж бодод байсан. Тэгээд тэр хүн яасан уу гэхээр одоо бясалгал хийгээд дирики хийж байгаа өөрөөсөө асуусан байхгүй юу? Мгм. Би одоо ясны хорт авдар гэдэг онш одоо зөв үү? Энэ эрүүл мэндийн салбарынханда таарч ийн үү гэж асуусан. Мгм. Тэгсэн чи өөрийнх нь бүтээх чанар дотоод хүн юу гэсэн бэ гэхээр биш гэдэг хариултыг өгсөн. Мгм. Би тэгээд одоо тэгвэл би энэ биш юм чинь яаж өөрийгөө те эдгэж ангаах уу, яаж олж таних уу гэд тэр хүн шууд аргыг хэлж өгсөн. Мгм. Хэд хоногийн хугацаатай та ийм хийн шүү гэд тэр бүтээх чанар хэлээд өгсөн. Тэгээд тэр хүн хийсэн. Мгм. Тэгээд яг сарын дараа үзүүлсэн чинь тэр хүн хавдар гараагүй. Мгм. Мгм. Тэгээд тэр хүн яасан нөхөр өөртөө итгэсэн бохгүй өөрийнхөө бүтээх чанартаа итгэсэн бохгүй юу Мгм. Мгм. биш гэд хүн одоо өөрөө дотор хүн биш гээ хэлээд байхад юм ч мөнгө хэлчихээр энэ хоёрын хооронд чинь тэмцэл гарна тий биш Тий. мөнгө гараа хүн чи итгэхгүй болно. Тэгээ Мгм. сүүлдээ эмчийн хэлсэн зүйлийг одоо барида эмнэлгээл бараад ида гэж боддог штэ тий. Тэгвэл Тий. хүн Тий. өөрөө өөрийгөө олж таниад өөрийнхөө бүтээх чанарыг таньжуул өөртөө 100% итгэчих юм бол өөрийгөө л ангаачих байгаа хгүй саяын юм жоохон жишээн дээр. Мгм. Мгм. Тэгэхээр Наа чи энэ нөгөө зүг нэг мгм. тий. Энерги талаасаа болохоор тэр итгэл үнэмшил талаасаа чи би өвчтөе гэдгээтэй итгээгүй хүлээж аваагүй юм шүү дээ. Мөн тийм байх боломжгүй. Би цоо шиг би цоо ирүүл гэдэг гам бат итгэл үнэмшилтэй байж байгаа л дотор хүнээсээ асуусан чи үгүй гэнгүүт тэр итгэл нь бүр авшраад за тэгвэл одоо энийг хийчих гээд тэр нь хийгүүт за би энийг хийгээл би эвэрүү сав саруул гэж бодчих юм байл. Тэ. Энэ энэ зүйлийг бас ярихаар ингэж байгаа хгүй хүн гэдэг зүйл сэтгэлийн амьтай. Тэгээ хүнийг өвдсөн хүнийг ч гэсэн өө та эдгэрэн штэ гэд ингээд тэр хүн эмчээс тийм гоё үгийг сонсчих юм бол хүч авчдаг. Эм ч эдгэрэн Мгм. гэсэн юм чи би үгээ явж яадаг те. Тийм Мгм. тохиолдлууд тийм хүмүүс зөндөө байдаг. А зарим хүмүүс эн чи эм чи анханасаа идэхгүй гээ хэлчихээр
одоо эдгэрхгүй штэ гэж явж байгаа хүмүүс ч гэсэн байдаг гэсэн үг байхгүй юу? Тэг яг уу энэ судалгааг энэ зүйлийг хийж явах хугацаанд миний яг ингэж дүгнэлт тавьж исэн зүйл юу бэ гэхээр өгөгдөлтөй хүмүүс амар их өвдөж явдсан байх гэж харсан. Нөгөө өгөгдлөө олох гэж тэмцэх гэж таньж мэдэх гэж тий. Тэгэхээр тэрийг одоо бие махбод дээр мэдэрдэм байна гэж харсан. Тэгэд мэдэрдэг учраас одоо энэ зүйлийг хаагаа явж исэн. Өгөгдөлтэй хүмүүс гэдэг нь ямар хүмүүс гэсэн үг лээ? Өгөөдлөхээр одоо ямар ч өгөөдөлтөй хүмүүс байж болно шүү дээ тий. Зөндөө хүн болгон чинь нөгөө нэг харилцан адил биш учраас бид нар одоо хүн болоод төрөвтөө бүх юмараа адилхан байдаг гинэ. Одоо бие махбодороо тий бүх зүйл эргэтэн тогтолцоо бүгд адилхан байдаг. Ярих, сонсох, идэх тий бүгд л одоо адилхан байдаг. Тэгвэл хүн болгоны нэг л чадвар буюу нэг л зүйл нь өөр байдаг гинэ. Өөр байдаг. Тэр зүйлийг олж таних тулд өөртөөгөө ажиллах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Өөрийнхөө дотоод хүнээсээ асууж өөрийгөө юу хийх гэж одоо энэ хорвоо дэлхийн ертөнц дээр ирсэн юм бэ? Энэ байгаа насандаа, энэ байгаа цаг хугацаанд гэж өөрийнхөө тэр хариултыг олж аваад тэрийг өөрөө одоо дагнаж явна л гэсэн. Одоо энэ дээр жишээ ярил нөгөө юм ба. Би чинь ер нь юм 10 жил мөлийн хүүхэд байхдаа айгүй хөвгддөг хүүхэд байсан бохгүй. Маш их хөвгддөг, интеллект хэвддэг, хоолоо хөвгддөг, одоо тийм бөөр хөвгддөг хүүхэд байсан. Тэгээ би оюутан байхдаа ч гэсэн бас айгүй хөвгддөг л байсан. Тэгээ би нөгөө өвдөд явж явах хугацаанд имлэгт үзүүлсэн чинь надад онш гарч ирээгүй байхгүй юу? Онш ерөөсө гарч ирээгүй. Ирүүлэнэ л гэсэн. Зүгээр яана л гэсэн тий. Бараг тарган байж иж өөхөлт байхгүй байна л гэсэн. Тэгээд мэдээж энэ зүйл дээр чинь өвдөд байхаар хүн чинь сэтгэл санаа гэдэг зүйлээр одоо явдаг тий. Тэгэхээр энэ зүйлийн энэ өгөгдлийн процессыг олохын тулд одоо нөгөө өөртөөгөө маш удаан ажиллаж ирсэн. Би ч одоо 19 оноос хойш гэдэг чинь 5 6 жил болоод ажилласан гэсэн үг байхгүй. Өөрийгөө таньж олж мэдэж авахын тулд энэ хугацаанд өвдөж үзсэн маш их зүйлийг хийж үзчихсэн гэсэн үг тий. Тэгээд яасан нөхөр хүн нөгөө анх яг надад нэг хүн хэлж ирсэн. Та бясалгал хийгээд зөөр өөрийнхөө амар амгалан мэдрээ өөрийнхөө дотоод хүнээ тань гэжсэн. Тэгээ анх ингээд бясалгал хийхэд амар хэцүү байсан. Тэ тэр чинь ерөөсөө юм чиглүүлэгч багш ах бол бид нар чи одоо ингээд YouTube харж байгаа сурчий гэхээр болдгүй юм бэлээ. Чаддаггүй юм бэлээ. Яг ингээд даваа хийх гэсэн чинь нэг л болж өгдөггүй. Тэгээ би яг юм мэрэгжлийн хүн дээр очиод анх бясалгал сурж исэн. Тэгээ анх сурж байхдаа өөрийнхөө одоо тэр дотоод хүнийг таньж мэдчихэд одоо юм би чинь тийм өгдөлтөй хүн ингээд одоо өвдөд ирчингууд ингээл хүн ярилцж байгаа л тэр хүн зүгээр л гараа явчихдаг байхгүй зүгээр л ийм бичээд өгсөн чи одоо зөвлөгөө өгсөн ч гэсэн ингээд зүгээр бол гараа явчихдаг. Тэгээ би энэ зүйлийг ингээд маш олон удаа надад хэлж байна. Одоо гэдэг зүрх өвдөд байна гэд ирээд үзүүлээл одоо чагнуулчаал явахаараа ингээд зүгээр болчдөг. Тэгээ би амар олон удаагийн давтамжтай хүн хэлэхэд одоо би өөрөөсөө асуугаад нэг ном уншиж исэн бохгүй би ч аягүй уншдаг. Тэгээ тэн дээр ингээд энерги эмчилгээгээ тухайн номон дээр гарч ирж исэн. Тэгээд би чинь ерөөсөө хүнийг ингээд энергис юм зайнаас эмчилчт юм байна, эдгээчт юм байна, ангаачт юм байна. Надад тийм чадвар байсан. Тэр чадрыг ингээд олон удаа хэлснээр би одоо цаанаасаа би чинь нэг юм өгөгдөлтэй ирсэн юм байна гэж өөрийгөө харж исэн байхгүй. Тэгэд энэ зүйлийг яг хөгжүүлж явж явахдаа ингээд ирэх рүү орсон. Тэгэд нөгөө ерөөсөө сүнс судална. Одоо ингээд хүн чинь сүнсэн биетэй юм байна. Би сүнс судална гэд. Тэг би яг сүнс судлаад сүнсний ном уншиж байхдаа энерги эмчилгээ гэдэг үгийг л тэр номноос авч ийсэн. Тэгэд энерги эмчилгээгээрээ би дагнаж яваад би нэг бас туршилтанд орж исэн. Гэлээ манай аавын нэг найз нь одоо нөгөө нэг өвдчлээ гэл манай охин чи эмч штэ гэд тэгэхээр танаа охиноор үзүүлээ гэд ямар ч зэвсэг байхгүй очижсэн би тэр хүн дээр тэгээ одоо
үзээд өгөхээр заагийн очсон надад зевсэг байгаагүй. Тэгээд тэр хүний би уушгийг үзчихсэн. Тэгэл ингээл гараараа ингээл тэмтэрч үзээл те гараараа ингэж цохиж үзээл яг энэ хэсэгтэй юм байна гэ явж исэн. Тэгээ ерөөсөө анзаараагүй тухайн үедээ тэгэж үзээл айгуу гой зөвлөгөө хүчээд явж исэн. Тэгэд би дараа нь бодсон чинь би өөрөө энэ өгөгдлөө хийгээ яваад исэн хүн байгаа даа байхгүй. Хийгээл маш олон удаагийн давтамжтай би хийгээ явж исэн. Тэгээд дараа нь ингээд нөгөө нэг сонсгоор мянга сонс гэдэг шиг тий. Тэгээ маш олон удаа би ингэж сонсож байгаа дараа нь за нэг надаа ийм өгөгдөл байсан юм байна. Би чи ингээд олон хүмүүсийг одоо ингэж юм үгээр имчилж аанагаана гэж айгүйх боддог. Тэгээ би хүүхэд байхдаа би бүр жоохноосоо эмч болно гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээ би яагаад эмч болно гэдэг вэ гэхээр би чи ерөөсө хувраагүй мэрэгжлээсээ. Тэгээ би эмч болно. Би олон хүмүүсийг одоо элэг бүтэ ажиргалтай сайн сайхан амьдруулна гэд би дандаа тэр үгийг хэлдэг ус. Тэгээ би бүр юм гурван давхар хувийн эмнэлэгтэй болно. Тэгээ би тэнд олон хүмүүсийг эдгэж ангаагаад бүр амар гоё. Тэ гэр бүлэрээ ажиргалтай элэг бүтэн байна гэс. Тэгээ би мэдээж тэр хувийн эмнэлгийг босгохын тулд яах вэ? Эмчээрээ явах ёстой юу? Өөр зүйл хайж өгөгдлөө олоод хэрэгжүүлэх ёстой юу гэж бодож ирсэн. Тэгэл яг за одоо ерөөсөө би сураад боловсрлоо дууссан гэсэн чи хүн дуустгүй юм билээ сурч. Тэгэхээр ерөөсөө нөгөө надаа одоо сүнс судлахаас өөрсдөө болоод би сүнс судлаад тэгээд ер нь эрчим минерик гэдэг зүйл хүнийг шууд идгээд юм байна, амгаад юм байна гэд энэ чиглэл рүү орж исэн. Тэгвэл хүн одоо бид нар чинь бүтээх чанараа олоод өөрийнхөө сүнсэн биеийг таньчих юм бол хүн тэрүүнтэй одоо урд нас, хойт нас гэд байдаг штэ тий. Тэрийг ээж хүртэл уулзаж мэдэх боломжтой болчихж байгаа байхгүй юу? Урд наснда би юу өвддөг байсан, ямар ажил хийдэг байсан тий, яаж амьдарч ийсэн асууж мэдэх боломжтой байт. Тэгэхээр үнэнхээр одоо хүний тэр өвөгдөл гэдэг зүйл одоо начиг магадгүй өвдөд би бол өвдөөл хайгаа яваад байхсан эмнэлэг бол онш гарч байгаагүй. Тэгэл за ер нь бол өөрөө өөрийнхөө дотоод амар амгалан мэдрээл тэгээд би чинь амар удаан хийжсэн. Тэгэд анх хийж сурж байгаа хүмүүс нэр үнэнхээр хэцүү юм бэл амар их зүйлтэй тулгардаг. Тэгээд дараа нь нөгөө манай багш юу гэж ийсэн бэ гэвэл шүдээ угаадаг шигээл өглөө босоод энэ дасгалыг хийчихье гэж хэлжсэн. Тэгээд тэр одоо үг тэр хүч амар их орж исэн. Шүдээ угаадаг шигээл одоо би хийдэг байсан. Тэгэж өөрийгөө таньж мэдээж хөгжүүлсэн гэсэн үг байхгүй. Тэгээд магадгүй би Ирики хийгээд Ирикигийн багш болсноос хойш бас олон шавнарыг төрүүлээд олон хүмүүсийг эмчилж ангааргаад одоо явж байгаа. Тэгэхэд голцоо би чинь одоо уушиг чиглэлээр юмч одоо халдвар сүрээ чиглэл юмч аахгүй. Тэгээ би чинь уушиг чиглэл дээр айгүйх ажиллаж исэн. Тэгээ би чи уушигны хатгаа ингээд чагнаад байгаа зураг энтер процесс байхад би бас тэр үн дээр туршилт хийж тэ ирики хийж исэн. Би чинь нэг 10 хоног хийгээд тэгээ би яг тэр хүний эхний өдөр нь чагнаж үзчихээ дэрикийг 3 дахь хоног дээрээ чагнахад тэр хүний хатаа шимэгдсэн байсан байхгүй. Тэгээ вау эн чинь бас ийм шидтэй юм биш тэг бас бодож ирсэн. Яг ийм практик дээр ажилдаг болохоор бас тэрийг бэрж ажилласан. Тэгэхээр ингээ бүх чиглэлээр одоо ирики хүнийг өөрийн нэмчилж ангаж чаддсан байна. Бүх өвчин, бүх эргэтэн системийг. Тэгвэл бид нэр ерөөсөө л өөрийнхөө одоо бүтээх чанарыг таньчих юм бол тэгэл бүх зүйл тэндээс үүсэлтээ яваад өөрийгөө таньчих юм байна, олчих юм байна, мэдчих юм байна. Өөрөө өөрийнхөө лам нь болчих юм байна тий. Өөрөө өөрийнхөө одоо бүх юм нь болчих боломжтой юм байна гэж би харж ирсэн. Тэгээд манайх чинь нөгөө ингээд олон сургалтууд явуулдаг болохоор одоо өөрийнх нь бүтээх чанартаа бас би уулзуулж ирсэн аахгүй хүмүүсийг ингээд бас талент төвшөнд уулзуулж ирсэн. Тэгэхээр ваа нэрээ ийм юм байд юм биш. Бид нар чинь мэдгүй юм биш үү. Яг би нэрээ ингээд хэлж яах, хийж яах утсаанда мэдэрлээ ямар гоё мэдрэмжийг авчив. Тэгээд маргааш магадгүй та юу хийх гэж чинь асуугаараа гэхэд яг л тэр зүйлийг хэлдэг байсан. Тэгэд өөрөө хийлгэж байгаа хүмүүст хийлгэж байгаа юм чинь би бас өөр дээр бас хийжсэн.
Өөрөөсөө ч гэсэн би асууж ирсэн. Тэгээд үнэнхэрийн хүн бүтээх чанараа олчвал тэгэл асуудалгүй юм байна л гэж харсан. Тэгээд энэ бүтээх чанарыг олоход хүн чинь мэдээж бид нэр дөрвөн төвшинүүдтэй байгаа. Дөрвөн төвшин гэж ярьдаг тий. Тэгэхээр хүн өөрийнхөө тэр дөрвөн төвшин өөрийгөө бүтэн цэвэрлэнэ л гэсэн. Шинээр одоо дашнан бий бол шин дашнан бий болж ээж ингээд одоо тэр өгөгдлөө бүх зүйлээ олж таних юм байна гэж би бас тэгж харж ийсэн. Аа. Тэгвэл бүтээх чанараа олоход Рики ямар учиртай? Бүтээх чанараа олохын тулд Ирики ямар учиртай байв гэхээр Ирики өөрийнхөө амар амгалан мэдрэх байхгүй юу? Одоо бүх энергиудээ ингээ гоё тэгшилчтэй тий. Тэгшилждэг. Өөрийнхөө тэр амар амгалан өөрийнхөө дотоод хүчийг мэдэрдэг байхгүй юу? Одоо Ирикигийн ван авахар хүмүүс тэгдэг штэ. Над дээр бас зөндөө олон тэгжсэн. Бараг ингээ уулан дээр гарч агаад би бэж агаад ирлээ гэд. Одоо дээр үе чинь нөгөө фестивал энтриг хийхээр чинь агуунд хийдэг байсан штэ. Тэ уулны агуунд хийдэг байсан тэ. Тэгэхээр хүн тийм газар байгальтай газар очиход ямар гоё гайхамшигыг мэдэрдэг вэ гэд хүн болгон дээр ийм өөр мэдрэмжүүд бас гарч ирдэм бил. Тэгэхээр ерөөсө бүтээх чанараа орлохын тулд хамгийн сүр ундаам нь сүр зүйл нь Ирик. Хүн бүтээх чанараа олж таньжиж өөрийгөө эмчилж ангаж байгаа байхгүй юу? Хүнийг эмчилж бүтээх чанараа олцсон хүн бас хүний бүтээх чанарыг олж тэр хүнийг оншилж болдог. Чи бол яг ингээд би чи ингээ өвдөөж юм хайгаад явж байхдаа рекетээ очоод рекетээ хийгээд хийсээр гад өөрөө өөртөө одоо учирсан юм ба шүү дээ. Тэгээд яг тэрүүгээр одоо хүмүүс тусалж байгаа юм байна гэж ойлголоо. За тэгээд надад нэг ийм бодол идэг байхгүй үний өмнө бодлоо би сайн мэдэхгүй. Одоо нэг эмчнэр ч одоо баг 10-аад жил сургууль сурч байгаа шүү дээ. Маш их мэдлэгийг авч байгаа. Тэгээд эмч хүн ингээд нөгөө нэг яг за ийм бол ийм симптом гарвал энэ гэсэн үг шинжилгээ нь ингээ гарвал ийм онцтой так гэж нэг ийм хөдлөшгүй нэг ийм онш биччихэж байгаа шүү дээ. Тэгэнгუут чинь нөгөө талаас эмгүү эмчилгээний аргаар үгүй эн чи ингээ болно гэх тэр хоёр чи хоорондоо зөрчилдсөн үү? Би одоо тэгж бодоод байдаг байхгүй. Эмчнэр одоо ийм хүн биихтэй хэцүү байх байхаа. Ягаад гэвэл өчнөө олон жил сурцсан хийцэн ажил нь үгүй эн чи ийм гэдэг хажуу талаас нь үгүй эн чи ийм гэдэг. Тэгэхээр хоорондоо зөрчилддөг юм уу? Анхандаа тэгжсэн үү? Ер нь яг гоо ингээд Ирикийг сураад хүмүүсийг эмчлээ явахад надад бол тийм айхтар зөрчилдөөн бол гарч ирээгүй. Яасан нь чи нөгөө нэг өөрөө яадгүй гэхээр хүн сэтгэлээ эмчилчих юм бол бие эмчилчих юм байна гэдэг суурийг олцсон байхгүй юу. Тэгээ яас амар өвдөд хүнд ороод ирсэн хүнд өө та идэгрэн штэ гэл тэ та идэгрэхгүй хүчин гэж байхгүй штэ хэлцдэг учраас тэр хүн надаас маш их тийм гоё хүчийг энергийг аваа явцсан учраас зөрчилдөө үүсдэггүй. Гэхдээ магадгүй Ирики гэдэг яриад ярихаар чин зэрэг хүмүүстээс энэ чинь нөгөө нэг зөрчилдөөн гарна штэ. Хүний амьдрал хэмжинтэй гарна идэхгүй хүмүүс гэдэг штэ тий. Тэгэхээр энэ зүйл дээр итгэл үнэмшил гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй. Итгэл үнэмшил хүний өөрийн итгэл үнэмшил гэдэг зүйл номер 1 гарч ирдэм байна гэж харсан. Тэгвэл би одоо ингээд нөгөө нэг зөрчилдөө үүсгүй учраас магадгүй өөрөө ингээд маш бас удаан хугацаанд хийгээ явж байгаа учраас олон жил одоо таних гад явцсан учраас нөгөө бас энэ мэдрэмж гарч ирж байгаа байхгүй хүн тий. Бид мэдрэмжүүд гарч ирдэг штеп. Магадгүй би мэдрэмжээ давхар хөгжүүлээ явж байгаа учраас мэдрэмжийг би бас барьцдаг гэсэн үг байхгүй. Магадгүй тийм юм бод байна да гэдэл те тэрийг урдчлаад мэдчихдэг. Төрүүлээд хэд хоногийн өмнө ч юм уу хэдэн сарын өмнө мэдчихдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөрчилдөөн гардаггүй. Гэхдээ Монгол улс чи Ирики чинь одоо эмнэлгийн салбарт бас эмчнэр зөндөө олон эмчнэр бас Ирикигээр суралцаад
Тэ хүмүүст бас заавар зөвлөгөө өгөөд энэ чинь бас нөгөө хавдрын судлалын үндэсний төвийн одоо хөнгөвчлөх эмчилгээ гэж ярьдаг тий. Тусгай бас гадны улсуудад бол эрикийн эмчилгээний тасаг гэж байдаг юм лээ эмнэлгийн эрүүл мэндийн салбар. Японд уу? Америкт, Японд ер нь бол улс орнуудад байд юм бэл юм тусгай юм тасаг өөрөө гаргацсан. Тэгээд тэрүүнд тухайн хүнтэй ингэж ажиллаж ирээкээ хийдэг, эмчилдэг тийм байдаг. Тэгээд ирээкээ чинь ер нь хүн болгонд байхгүй хүн гэж бол байхгүй шүү дээ. Тэ нас хүүс харгалзахгүй хүн ийм багаасаа тэр мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй л. Одоо манай подкастны хамгийн ихний зочин шинэ маань ингэжсэн аахгүй. Аав ээжигээ эмчилмээр санагдаад идэв. Тэгээ яад юм бэлээ гэж явжсэн чи би хамгийн анх рекис сурч ирсэн. Тэгээд нөгөө рек чи зайнаас эмчилчдэг штэ тий. Тэгээд зайнаас ээжигээ эмчилдэг байсан гэдэг. Тэгтээ рекигээр би ол зогсоогүй харин цаашаа явсан. Рек нь одоо цаашаа яваад тета хэлхийг сурсан гэдэг. Тэгээд ярьчихсан аахгүй. Германд ч тиймэрхүү юмнууд айгүй өргөн байдаг юм байна. Хүмүүс нь тэрийг бас их сонирхдаг юм байна. Бас ийм одоо гэгэрсэн гэх юм уу юмны наад зах учрыг олцсон тийм хүмүүс айгүй их юм байна. За тэгээд энд чи харин тийм тета гэдэг юм заадаг юм бэ. Янз бүрийн арга замыг маш их хэрэглэх бай. Тэрийг бас тэрнээсээ гадна шинжлэх ухааны эмнэлэг бас аюул сайн хөгжиж янз бүрийн нөгөө авдаг надрын эмчилгээ гэдэг бас аюул сайн хөгжсөн байдаг. Бас хажуугаар нөгөө өв сургамлаа бас аюул сайн хэрэглэдэг. Жишээ нь одоо цистит тусчлаа гэхээр эм өхгүй байхгүй гараа. Антибиотик өгөхгүй шүү дээ. Тэгээ яах юм тэр тийм үү, ийм цай уу гэж үе тэгээд би нэг хэдэн онд илээ да. Ирсэн чи бүр өвдөд монголчууд айгүйх бөөрийн өвчтэй тэгтээ бүр нэг тэгээ бүр өвдөд тахын эмэл дүүрэн дэлгүүрт бүр давсагны цай гэсэн чи нэр уугаал зүгээр. Бат үуч алга болчихсон. За тэгэхээр одоо дараагийн асуулт. Нэг талаас эмнэлэг онлын мэдлэгтэй ингээд нөгөө онлын мэдлэгтэй зөрчилдөг болов гэсэн чинь харин ч зөрчилдөхгүй нөгөө өөрийнхөө мэдрэмжийг ингээд сонсоос сурцсан байсан учраас илүү амархан болоод нөгөө талаас харин ч өвчнүүд дээр эрээки хингуут тэрийг үйлчилж байгаа үгүйг нь шууд мэдэх боломжтой байсан чамд айгуу давуу тал биш юм байна тий. Тэгээд рекигээр дамжуулаад чи одоо өөрийнхөө бүтээгч чанарыг болсон юм байна. Тэгвэл одоо өөрийнхөө бүтээгч чанарыг бүтээгч чанар гэхээс илүү чи өөрийнхөө өгөгдлийг олж мэдээд өөрийгөө олцсон юм байна. За би ийм юм хийх ёстой ингэж ирсэн юм байна гэж мэдсэн юм байна. За тэгсэн чинь яг одоо чамд ямар байна вэ? Олон хүмүүс ингэ нэг хайгаад явж идэг шүү дээ. Тэгээд олсны дараа яг ямар үед юм болов? Хүү ерөөсөө одоо ингэж олсны дараа маш гоё байдаг. Бүр ийм амар амгалан тайван болчихдээ. Цаанаас ингээ орж ирээд. Тэгээ магадгүй би чинь олон хүмүүс тусалнаа. Олон хүмүүс эмгүүгээр өөрийгөө эмчилж болдсон бэ шүү. Тэ одоо магадгүй сая таны ярен дээрээс харахад нөгөө гадаа монголчууд бол одоо өвдөл антибиотик зөвлөө шүү дээ, тэ? Антибиотик уугаад зүгээр гадаадууд бол антибиотик өгөхгүй шүү дээ. Ийм өгөхгүй нөгөө нэг одоо юу гэдэг таны хэлдгээр хөнгөн зэргийн эмчилгээнүүдийг зөвлөдөг гэсэн үг байхгүй юу? Зөвлөдөг гэсэн. Тэгэхээр магадгүй энэ зүйлийг олцсны дараа би аягүй гоё мэдрэмжийг авсан. Би хүмүүст ерөөсөө туслах юмсан гэж аягүй хүсэж байсан. Тэгээ магадгүй хүмүүс туслаа явж байхад тэр хүний өөрийгөө эмгүүгээр эмчлээж чадчихсан шүү. Би болгоцсон шүү гэдэг тэр зүйл нь хөвлөж исэн гэсэн үг байхгүй юу? Тэгвэл би энийг улам хөгжүүлээ явах юм байна гэж бодож ирсэн. Би дахиад сурна, дахиад мэднэ.
гэсэн. Тэгэд одоо монголчин ч гэсэн одоо тета одоо тэр эдгэрлийн процессууд сургалтууд явдаг зай амжилгаануудыг ч гэсэн ингээд би онлайнаар бас хийдэг. Онлайнаар ингээд зайнаас одоо дэлхийн айлч өнцөг болон бүртээсэн 10 хоногийн турш хийчдэг. Тэгэд энэ тета одоо ингээд дэлгэрүүлээ хөгжүүлээ явж явах хүн зайнаас хүнийг хэмжээлж болдог. Маш богино хугацаанд хурдан үр дүн гардаг. Шууд үр дүн гардаг эмчилгээ зай эмчилгээ. Шууд тэр хүнтэй одоо магадгүй би нөгөө эмч мэрэгжилтэй учраас хүмүүсийг голцоо өвчнөр нь уншилдаг. Шууд ингээд сууж байгаа л за уншилгоо хийхдээ сайхан бясалгал хийж байгаа л уншилчдаг. Таны тэр өвддөм байх, тэгдэм байх, ингэдэм байх. Одоо энийг ингэж имчилнэ. Ийм имчилгээ хоёулаа хийх нь, ийм шатараатай хийх нэгээд шууд бүх процессыг хэлээд өгчдөг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө өгөгдлөө олцсонгүй амар хажиргалтай байдаг шүү дээ, тэ. Юу ч хийсэн ингээл цаанаасаа ингээл бүтээл яваад. Тэгээ дахиад сурах зүйл нь шууд гараад ирдэг. Цаг нь болохоор юм чинь гараад ирдэг шиг шууд гараад. Харин тийм ээ, ер нь яг тэгдэг те. Би юм хийх ёстой юм шиг байна гэд жоохон зүг чиг гарчхаар за гэж угаасаа тэр хүмүүс нь ч өөртөө дайралтаал хийж байгаа юмнууд нь ч өөрөө болоод одоо жишээд би ингэдэг байхгүй. Ингээд заримдаа байж итлээ хүн эмчтэй асуулт гарна штэ. Одоо энэ доо яагаад ингэж байгаа юм болоо гэх юм. Тэгэхэд компьютераа асаахад ингээл интернетэд ороход л асуултын хариу так гэж гараад ирт. За ингэж байгаа юм ч гэдэг юм уу. Зарим одоо ингэж нөгөө зарим хүмүүс хасаад юм баг ийм байт юм уу гэх заримдаа юм тохиолддог л доо. Тэгэхээр дашны маань одоо рейки хийхээс гадна өөр яг юу хийдэг? Рейки хийдэг юм байна, тета хийдэг юм байна. Энерги эмчилгээ хийдэг юм байна, арсын зайнаас тий. Мэдээж ирики дотроо маш олон чиглэлүүд гарч ирдэг. Чиглэлүүд гарч ирдэг. Гиний 2 3 тий зай амжилгээ, тета, кавант 1 2 супер цэнэглүүлэлт гэд гих мэтчлэн ингээ явцдаг. Ер нь бол одоо ингээд нэмээд би ингээд сурцсан зүйлүүдээ хүмүүст түгээгээд тэгээ сураагүй зүйл рүү ингээд сурж явдаг гэсэн үг байхгүй. Тэгвэл хүн бүтээгч нараа олчих юм бол бид нар чинь одоо би дашнам тий. Тэгвэл сүнсэндээ ч гэсэн нэртэй байдаг гэсэн. Сүнсийг ч гэсэн нэрлэлцдэг гэсэн үг байхгүй. Тэгвэл одоо сүнс буюу номын нэр гэж ярьдаг тий. Тэгээд өөрийнхөө бас тэр ном юм бол нэг ингэж улам хөгжөөд байдаг. Улам дэлгэрүүлээд бол аадгүй одоо ингээд бид нар чинь нэг юм хийндэ гэдэг гот пэс харангууд биелдэг шиг тий. Магадгүй хүн өөрийнхөө бүтээгч чанарыг одоо олчих юм бол маш хурдан биелдэг. Хэдхэн секундын дотор, минутын дотор биелдэг. Маш хурдан хугацаанд. Тэгээ хүний хүслийг бол яагаад ч биелүүлэх боломжгүй. Харин өөрийнхөө хүслийг маш хурдан биелүүлж чаддаг. Тэгвэл энэ өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд тэ өөрийнхөө тэр бүтээгч байдалтайгаа харьцчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэд манай дашны маань бас зүгээр ч хэрэггүй биднэрт бас гоё бэлгэлтэй ирсэн байгаа. Бид тэр хоорондоо ярьж байгаа. Өнөөдөр бид рейкигийн тухай маш үнцгий яриад өнгөрсөн. Бүтээгч чанарын тухай зөвхөн тий бас маш өнгөцгий яриад л өнгөрч байгаа. За ийм байдаг шүү, ингэдэг шүү. Олцсон хүн бол гоё л байдаг. Гоё байдаг юм байна. Юм аяндаа бүтдэг юм байна гэдэг ийм жижигхэн хэсгээс нь бүгдээрээ ярьчихж байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоног бид групп дээр 3 удаа үнэгүй ийм хичээл явуулах гэж байгаа. Тэгэхээр энэ хичээлүүд дээр одоо саяны ярьсан юмнуудыг илүү гүнзгийрүүлээд ярих гэсэн үг. Одоо рейки гэж бид зүгээр л бараг шахуу 1 2 3
3 гэж байдаг. Тэгэл нэгийг 21 хоног ичдэг, хоёрыг 21 хоног ичдэг. Тэгэл өөрийгөө эмчилждэг, дараа нь зайнаас хүнийг эмчилж болдог юм байдаг. Тэгээ 3-ыг АБ гэж авдаг. Тэгээд дараа нь ингээд хүмүүст идэгчдэг. Аюу товчхон яриад өнгөрчихөж байгаа. Тэгвэл хамгийн ихний хичээл манай Рикигийн тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгнө гэсэн үг. Рики болохоор яг өнөөдрийн нэг 20-30 минутанд яриад өнгөрөхөд үнэндээ агуулга багтахгүй, ач тусна багтахгүй тийм тустай юм байгаа. Тэгээд эхтэн удирдлагын хичээл дээр орж ирсэн хүмүүстэйгээ бясалгал хийнэ. За бясалгал хийх юмсан, яаж хийх юмсан гэд мэдэхгүй байх хүмүүс яах юм бол дагаж орж ирээд хийгээрээ тэгээд яг тэр уулзалтанд орж ирсэн хүмүүст маань асуулт байх юм бол асуултууд нь хариулаад явна. Тэр орж ирээгүй хүмүүст болохоор тийм боломж олдохгүй байна. Олдохгүй юм байна. За хоёрдугаар өдөр төсөөлийн бясалгал гэдэг зүйлийг хийх гэж байгаа. Бид одоо нөгөө нэг сая дашнам ярьж штэ. Өөрийнхөө бүтээх чанартай за өөрөө өөртөө уулзчихаар өөрийгөө би хинбэ өөрийгөө ойлгоод мэдчихээр юмнууд маш хурдан биелдэг болчдөг. Тэрийг төсөөлөхгүйгээр биелүүлэх юусоо боломжгүй. Юу биелүүлэх гээд байгаагаа төсөөлж чадах бол боломжгүй. Тэгээд төсөөлөл гэдэг маань өөрөө маш олон хэрэг зүйлүүдтэй холбогдсон байдаг тийм. Тэр төсөөллийн бясалгалыг хийж сурах нэ. Та хэд минь ороод ирээрээ тэгээд эрүүл мэнд байна уу, ажил мэргэжил байна уу, карьер байна уу, ирээдүйн ханилтайгаа учрах байна уу, ямар ч салбар төр төсөөллийн бясалгал бол маш үнэтэй гэдэг. Манифестийн нэг чухал хэсэг бол төсөөллийн бясалгал. За 3 тийм. Одоо нэг өнөөдөр ч би тэр яриад бүтээх чанарыг яаж олохгүй. Тэрний тухай илүү таньж мэдэх тийм хичээл орно. Тэгээ 3 дахь хичээл дээр нь юу заах гэсэн бэ? Бүтээх чанараа яаж олж мэдэх вэ? Яаж илүү таньж мэдэх вэ гэдэг тал дээр илүү бас дэлгэрэнгүй яриад орж ирсэн хүмүүсийнхаа бас асуултуудад нь хариулаад ямар төрлийн юу хийж болдгийг те рекигээр дамжуулаад өөрөө яаж олсон гэдэг туршлагаасаа ч бас болцсон. Та хэд минь өнөөдрийн подкаст ярилцлагыг минь үзээд асуулт авах юм бол одоо энэ доор бичсэн групп байгаа манай подкастны групп байгаа. Тэн дээр дарж орж ирэл тохирсон цагуудад нь гой онлайнаар орж ирээд ташнамтай маань уулзах боломжтой байна. За тэгээд хамгийн сүүлийн асуулт манай уламжилт асуулт юу гэхээр амьдралаас сурсан одоо том хичээл юу байсан бэ? Тэрнийхээ тухай ярьж өгөөч. Маш олон хүмүүс амьдралаас маш олон хичээл ингээд сурцсан байдаг. Тэгээд тэр болгоныг би хуваалцах юм бол бусдаа бас зэрэг болох юм боддог байхгүй. Мэдээж бид нар чинь одоо амьдралынхаа явцад хамгийн чухал зүйл бол ерөөсөө эрүүл мэндэл байдаг. Ягаад гэвэл хүн эрүүл байх юм бол ажил хийж чинь тий хүссэн бүх зүйлээ хийгээ явчих. Харин өвдчих юм бол бидэнд юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэгэл яг өвдсөн байрандаа суугаал боломжгүй нөгөө муу мэдээ дуулжвал тэн дээрээ ингээл хамаг анхаарлаа одоо аваачаад төвлөрүүлчихдэг тий тэн дээрээ анхаарчдаг. Тэгвэл одоо би ч гэсэн хүмүүсээс асуудаг танд эрүүл хэрэгтэй юу ажил хэрэгтэй юу гэж би айгүйх асуудаг. Тэгээ хүмүүс ихэвчлэн юу гэдэг бэ юу гэж хариулдаг бэ гэвэл маш олон янзаар хариулдаг л дээ. Зарим ажил хэрэгтэй гэдэг. Тэгээ яагаад ч хүнд ажил хэрэггүй байхгүй өвдөхгүй ирүүл болчвол ажиллаа хийгээд мөнгөө олоод тий хүссэн бүхнээ хийж. Тэгвэл ерөөсөө хүний амьдралын хамгийн номер 1 зүйл эрүүл мэндэл гэж үзэж байгаа. Эрүүл байх юм бол элэг бүтээн амьдрчна, хүссэн бүхнээ хийчнэ, хүссэн болгондоо очична. Тэгээ дуртай бүх зүйлээ хүн авчиж чаддгиймээ гэд одоо гэж боддгоо. Тэгээд энэ бол одоо маш гоё асуулт байна. Тэгээд маш их талархлаа. Тэгээд энийг би нөгөө хүнээс хамгийн түрүүнд та юу асуумаар байна гэл одоо өвдөж орж ирсэн хүмүүсээс бол би асуудаг танд юу хэрэгтэй бэ гэдэг. Нэрээ маш чухал байдаг. Хүн янз янзын зүйл. Тэгээ энэ зүйл сая коронагийн үеэрээ айгүйх гарч ирлээ тий. Хүний эрүүл мэндийг гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдгийг ковид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүхэнд
маш их зүйлийг сургаалыг одоо зүйлийг бас харуулж чадсан. Тэгвэл өнөөдөр би магадгүй энэ амьдралынхаа явцад энэ хүү зүйлийг хийх гэж яхад маш их өвдөө явсан. Хэрвээ би өвдөжүүл үр хүүхдээ чарж чадахгүй, аав ээжигээ чарж чадахгүй, юу ч хийхгүй ингээл нэг суусан байрандаа л байгаад байх юм. Харин би эрүүл болчвол хүссэн бүх зүйлээ хийгээд хүмүүс туслаад тий явж чадах юм байна. Өстой зүгтэй. Тэгээ энэ дэр би нэмж хэлэхээр тэгэхээр хүмүүс эрүүл мэнд гэхэд биеийн эрүүл мэндийг боддог. Биеийн эрүүл мэндийг боддог. Гэтэл биеийн эрүүл мэндээс нутахгүй чухал сэтгцийн эрүүл мэнд гэж үүдэг. Бие нь эрүүл байж хаа сэтгэл нь эрүүл бас өвчтөй харсан бас ерөөс урагшилж чаддаггүй. Орноосоо босчихдог байгаа юм чи сэтгэл готролтой. Одоо сэтгэл нь өвдсөн л гэх юм да тий. Сэтгэл нь өвдөд байж хахад тэгэж юу вэ? Бас тийм аз жаргалтай байж чаддгүй. Яг хөө ингээл эрүүл байгаа юм чинь босоод явна л да бүрхий. Тийм байдаг. Тэгэхээр сүүлийн үед миний айгу боддог юм. Ковидоос хойш тийм болсон. Өөрөө үзэдтэй болоод тийм болсон. Тэгэл за сэтгэлийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд ч гэсэн айгүй чухал юм байна гэж өөрөө өөртөө дүгнэсээ. За тэгээд манай дашнамаас маань асуугаагүй асуулт нэмж хэлэх юм байвал баялаа хүмүүстэй хэлчихэд тэгээд ярилцлага дуусах тий. Тэгэд манай өнөөдрийн ярилцлага маань сонирхолтой санагдсан уу? Тэгээд энэ реки болон эмгүү эмчилгээний аргын тухай илүү ингээд сайн сонсож мэдмээр хүмүүс байх юм бол мэдмээр байна гэж комментээр бичээд өгөөрэй. Тэгээд За баярлалаа. Тэгээд саяын зүйл дээр одоо нөгөө мэдээж хүн чинь одоо хэдий би ирүүлээсэн ч гэсэн хүний сэтгэц одоо сэтгэл гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгвэл бид нэр сэтгэл гэдэг зүйл хоосорд юм байна л та. Хинж таныг урмаар тэтгэхгүй, тэг хинж танд сайн сайхан үгийг хэлэхгүй. Магадгүй энэ сэтгэл гэдэг зүйл зүгээр жишээ аваад одоо та эдгэрхгүй шүү гэд хэлчих юм бол хүн унж штэ сэтгэлээр тий. За юм чи ингээ хэлсэн. Гэрийнхантайгаа харьцаж байгаа харьцаан ч гэсэн өөр болчдөг байхгүй. Тэгэхээр хүн одоо сэтгэлээ эмчлэж чадчих юм бол биеэ эмчилчихнэ. Хүн одоо сэтгэлээ эмчлэхийн тулд яах вэ гэхээр одоо танд урам зориг ирч хүч хэрэгтэй гэсэн үг байхгүй. Урам зориг ирч хүч хэрэгтэй. Бид нар чи одоо ингээд та ээжтэй хайртай гэж хэлсэн үү гэл одоо хүмүүс чи асуудаг штэ тий. Хилээрээ хайртай хүмүүстэй хайртай гэж хэлээрээ гэдэг штэ. Тэгвэл бид нэр энэ зүйлийг багахан хугацаанд хэлдэг. Өдөр болгон хэлээд чаддаггүй гэсэн үг байхгүй. Тэгвэл бид нэр энэ эмчилгээний тулд та хүнийг байгаагаас нь илүү магтаж урамшууллаа л гэж. Байгаагаас нь илүүгээр. Тийм бол тэр хүний одоо гэдэг зүйл эдгэр чинь. Одоо магадгүй өвдсөн хүмүүс яг хөө их хвчлээ ингээд та эдгэрнэ штэ. Та эмнэлэг твтэд нэг 7 юм 10 онцод та зүгээр болчих штэ гэхэд тэр үгэнд итгэж орж ирж эмчид итгээд те эмчилгээ хийлгээ зүг зүгээр болоо гарчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр эмч гэдэг хүний сэтгэлийг давхар эмчлээ сэтгэл зүйтэй давхар ажиллаж чадах юм бол тэр хүн одоо 100%, 1000% эдгэрдэг. Хүн чинь ерөөсөө ядгүйгээр дийлэнх нь хүмүүс толгоо өвдөд байна гэж ярьдаг шүү дээ. Яагаад толгоо өвдөж ийн маш их бодол орж ирж байгаа тий. Янз бүрийн сөрөг мэдээллүүдийг зүйлүүдийг авч байгаа шүү дээ. Аав ээжүүд хүүхдээ санаа зовох тэгчгүй ингэчгүй болохгүй байх вэ бүтэхгүй ингээ хайчгүй гэж санаа зовдөг тий. Тэгвэл тэр зүйлийгээ нөгөө ярилцаж ойлголцохгүй учраас өвдөлт гэдэг зүйлийг би нь мэдрүүлээд байгаа байхгүй. Өвдгүүд бодол ороод ирсэн юм чинь өвдөлтийг мэдэрч байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл хүн тэрний оронд би чадчихсан штэ ээжээ аава надад санаа зовоо за охин сайн байгаа шүү хүүхдүүд нь сайн байгаа шүү гэд хэлчих юм бол санаа зовдөггүй байхгүй. Магадгүй нэрээ яг энэ зүйлийг ярьсан чинь ковидын үед чинь би гэрээсээ амар хол исэн. Аймагаас өөр аймаг тэгээ маш их зайтай хүүхдүүдтэй аваад хажуудаа байлгая гэхээр нөгөө тэгээ хөл өрөө тогтооцсон учраас маш их хол
Тэгээд энэ зүйлийг давж гаргахад яасан бэ? Тэр аав ээжийн сэтгэл зүй тэр холоос санаа зовхгүй байхын тулд яасан бэ гэвэл би сайн байгаа. Би эрүүл байгаа, саруул байгаа тий. Би одоо зорилго руугаа би тэмүүлж байгаа учраас одоо хүн сайн байгаа. Тэгээд заавал би энэ өргөлд хүрнэ гэж айгүйх хилдэг байсан. Тэгээд би ээж хүн нөгөө охиндоо итгэн миний охин чадна штэ гэд тэр хүнд би чадна штэ гэдэг итгэлийг өгчгөр яах вэ гэхээр санаа зовхгүй гэсэн. Айхгүй гэсэн. Амар амгалан тайван тэр хүн байна гэсэн. Харин нөгөө бид нар чи болохгүй штэ, бүтэхгүй штэ, чадахгүй штэ гэж хэлжүүд санаа зовоод тэр хүн сэтгэлээрээ яв. Хүн чи ерөөсөө сэтгэлээрээ л маш хурдан өвдчихдэг байхгүй сэтгэлийн амьтай. Өө та эдгэрнэ штэ гэж хэлчихвэл эмч их гоё хилцэн штэ гэ тэр өгөнд айгу эдгэрдэг. Тэг би яг ингээ хүү үзээ сууж яхад яг ингэж анзаарч исэн байхгүй. Нэг хүн ингээ карта бариад орж ирээ үзүүлээл асуумж аваад ингээ бичиж яхад тэр хүн хавдартай хүн байсан. Тэг айгу гоё цоглог орж ирсэн тэр хүн над дээр. Тэг би юу гэсэн бэ гэхээр дахиад нэг өөр бас онш тодорч орж ирсэн баг. Тэг би ингээд бичиж яхта та ямар одоо гоё та ирүүл та чадна та бүрийн итгэрэн штэ. Чи хавдар чи идэгэрдэг өвчин штэ. Ийм гоё хүн чинь гоё идэгэрэн штэ гэд тухайн үедээ би тэр хүнд магтаал хэлсэн. Тэгээ дараа нь тэр хүн одоо намайг чинь одоо алаг нүдэн хөөрхөн бондгор эмчээ те хүмүүс чи янз янзаар дууддаг учраас намайг ярьсан байсан. Тэр эмчнэрээ айгүй гоё намайг тэгж хэлсэн штэ гэж ярьж исэн. Тэгээ би энэ зүйл дээрээс юу гэсэн бэ гэвэл өвцөн хүнийг одоо тийм магтаад өгөх юм бол урамшуулад өгөх юм бол өндөр дүргөөд өгөх юм бол сэтгэл зүйн номер 1 байна. Тэр хүн би чадна гэдэг үнэмшлийг аваад явдаг гэсэн. Тэр хүн одоо сэтгэлээ жимжлэх нь биеэ жимжлэх нь тий бүхий л зүйлээ одоо тэнцвэртэй байлганаа л гэсэн. Бид нар чи амьдралын балансаа тэнцвэртэй авч явдаг шигэ өөрийгөө бас тэнцвэртэй авч чадна. Тэгэхээр номер 1 эрүүл мэнд чухлаа. Тэгээд эрүүл байх юм бол бусад бүх зүйлийг хий чинь эрүүл байхын үндсэн суурь бол сэтгэл гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр гоё бас сонирхолтой асуултууд, ингээд сонирхолтой зүйлүүд бас болоод өнгөрлөө. Тэгээд яриад байвал тэд чинь дуусахгүй те. Тэгээд энэ чинь маш урт сэдв олон цагийн яриа өрнөд. Тэгэхээр гоё бид хоёрын бичлэгийг үзэж байгаа хүмүүс бас асуугаад комент бичээд зарласан гоё тэр үнгүү бэлгүүдийг минь бас хүн болгон атгаад аваасаа хүн болгон үйлдэл хийгээд үзээсэй яг өөр дөрөө мэдрээд үзээсэй гэж хүсэж чинь тэгээ хүн болгонд одоо боломж байдгаа хүн болгон өөрийгөө одоо эмгүүгээр эмчилж эдгээж ангааж нэг хүнийг ч гэсэн эрүүл болгох тэр зүйл одоо та бүхэнд минь байгаа шүү. Тэгээд нийт одоо орж ирж үзэж байгаа тий асуулт асууж байгаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүстээ маш их талархаж байна. Тэгээд урьж оруулсан Сарна агштай бас маш их талархлаа. Тэгээд тун удахгүй дахиад гой баяртай мэдээгээр уулзаж олон хүмүүст бас энэ зүйлийг дуудлахтаа таатай байна. Баярлалаа. Харин эмч хүн цаанаасаа рейки сураад ийм альтернатив аргуудыг мэддэг байх нь өөрөө өвчтөнд нь айгу тустай юм байна гэдэг би сая харлаа. Эмчтэр бас айгу ондоо байж бас бодох юм байна шүү дээ. Гэдгийг чамаас айгу сайн мэдээлээ гэдэг гоё энергитэй гоё зүйлийг ярьдаг чамд харин бид манай подкастт орж ирээд өөрийнхөө хийдэг ажлуудаасаа хуваалцсанд баярлалаа. Тэгээд сонирхсон хүмүүст ингээд энийг гоё үнгүй яриад үгүй сэтгэлд нь баш баярлалаа. Тэгээд хэдүүлээ групп дотор үргэлжлүүлээ болгоны та тий. За тэгээд дараагийн уулзалтаараа уулзлаа баяртай.